Энийг бичлэг тавтай морил удаан бичлэг хийгээгүй бичлэг жаатай маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр болохоор өөр тоглоом тоглосон та нарын ихэнх нь мэддэг байх. Би багтаа утасгүй байсан. Тэгээд мараад нэг хэний ч авдаггүй. Манай агаа хоёр бас утасгүйс махгүй юу? Бид гурав голдоо нэг утастай бараг л аниг утас шиг байдаг байсан махгүй юу? Тэгээд би тэрүүгээр дандаа энэ тоглоомыг тоглодог байсан. Тэгээд энэ тоглоом маань яг тэр утсан дээр маш аимшигтай ийм үеүдэг ер нь давцсан. Ер нь айгүй энэ тоглоомыг дуусгацсан тийм утас байдаг байсан нөхгүй юу? Тэгээ би энэ тоглоомыг ер нь юу лээ 5 настайгаасаа хийж тоглоод тэгээд ер нь би 10 нас хүртлээ ерөөсөө тоглохгүй байсан байж 10 нас гэн 7 нас хүртэл ерөөсөө тоглохгүй байжгаад тэгээ 8 наснаасаа дахиж нэг тоглоод тэгээ миний утасны багтаамж дүүрээ тэрийгээ устгасан байдаг тиймэрхүү нэг түүхтэй тоглоом баггүй юу. Тийм болохоор нэг их би сайн мэн бол биш. Хамгийн анх одоо татж байгаа болохоор нэг юм яа үеэс эхэлж байгаа болохоос биш. Яг би одоо 2 утастай байхгүй юу? Ягаа утас, цэнгийн утас гээд хоёр утасныхаа тэр ягаа утсан дээр нөгөө нэг би тоглосон YouTube хийдэг гэсэн бол үнэхээр сайн чанарын нэг гараанаас эхлээд бүр нэлээд удсан тийм тоглоом дээр тоглох байсан. Харин би цэнгэр утсан дээр бичлэг хийдэг болохоор ер нь би ягаа утсан дээр YouTube нэмэнгээс лээсэн шүү дээ. Миний ягаа утсан дээр YouTube хийдэг юм байдаггүй юм байна. Тэгээд би хийгээгүй. Өнөөдрийн бичлэг маань 5 минут 56 секундэд дууссан бичлэг байгаа. Ягаад гэвэл ингээд дууссан. Ягаад гэвэл би нөгөө юу ягаад реклам гараад тэр рекламаа дуусаад нөгөө X-ийг тавьдаг шүү дээ. X-ийг тавьд буцаад тоглоом оголдсон шүү дээ. Тэрэн дээр нь дарахж байгаад бичлэгээ хадгалах гэдэг дээр нь дараа хийцэн. Тэгээд би уул нь 9 минут болгоё гэж бодсон. Бичлэгээ гэсэн чинь яатсан. Тэгээд би өнөөдөр онцгой тоглоом тоглож байгаа. Тэгээд би бас дахиад бичлэг хийн өнөөдөр. Тэгээд дахиад бичлэг хийгээд тэгээс өмнө бас тоглодог байсан. Тэгээд устгацсан тэр тоглоомоо юм тоглоно. Тэгээд одоо ер нь бол амар амархан болохоор хурдан бэлгэнүүд аваа явж байгаа. Одоо энэ дээр жишээлбэл or 0 тэгээд байн тэргээд тэрнүүд авч гин. Тэгээд энэ бол ногоогоор хоол хүнс бүгднийг хийн. Одоо ингээд нэг өндөг авсан. Тэр өндөгөө одоо задлаж байгаа байхгүй юу? Одоо тэр дээр байгаа тэр дээдлэлт байгаа сүү тэрнээс одоо сүү нэхүүл тэндээс өгнө. Энэ бууддаг тоглоом. Тэгээд би эйшнээ ороод бэлэг байна уу гэсэн чи бүр 3 бэлэг авсан. Тэгээ би тэнд байгаа нэг битүү чанагч шорлох хийдэг юм байгаа зү. Тэрэн дээр хоол хийж болдог. Тэгээд би юу яагаад тэр бэлгээс онгойлгож үзсэн чинь галтгоо яасан баггүй тэн дээр кекс хийж болдог. Тэгээд би яг энэ мураараа кекс хийлгүүлсэн. Одоо аяхан билүү те. Одоо эндээс одоо хідэн лом хэрэгтэй байгаа тэрийг нь одоо өгнө. Тэгээд ийм хөөрхөн гэлээссэн. Одоо би энэ муураа одоо дахиж гаргаад би тэр шорлогон дээр нөө юм хийсэн баггүй юу? Одоо тако тэгээд бүргэр гаргаж өгсөн. Тэгээд одоо энэ дээр та нар яаж 4 сарын нөгөө бас галтгоо шиг байгаад яг яал хідэн лум хэрэгтэй тэрийг нөгөө за эхнийх дээр тако гарч ирлээ дараагийнх нь юу гарч ирэх болоо гэдэг ч юм уу тийм хүү одоо байдаг. За тэг хурдуур дээр явж байгаа шүү заяа одоо миний бахаж дүрх гэдэг юм. За одоо ингээд энэ дээр бүр 3 лом хэрэгтэй болсон. Тэгээ би 3 лом гин юу ээжэж ийсэн. Тэгээ би дахиад нэг хоол хий гэж бодсон боловч юу яагаад нэг лом биш 2-3 лом хэрэгтэй болсон. Тийм учраас би нэг луутай болохоор хийж чадаагүй. Тэгээ би буцаа гэрлүү гарсан. Тэгээ буцаа гэрлөө ороод дахиад нэг бэлэг харан тэрэн задлж дараа нь үзэн дээ. Тэгээ би энэ дээр бас дахиад нэг хоол хийх гэж оролцсон ч болоогүй. Тэгээ би тэр бэлгэнүүдийг задлсан буудан гарч ирсэн. Тэгээ дээрэс нь 2 бэлэг байсан. Энэ бэлгийг ингээд дараа дахчин задрахгүй байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй заяа. Тэгээд ер нь ингээд дараа дахад задрахгүй байсан. Тэгээд би тоглоом тоглохоор шийдсэн. Тоглоом тоглож одоо өндөг авах нь л шүү дээ.
корн гэдэг үг гарч ирсэн баггүй юу? Корн гэдэг үгийг одоо өсгөнүүдийн цуглуулахын тулд би одоо энэ зам дээр явна гэсэн үг. Тэр өсгөнүүдээ одоо зоосон чонохгүйгээр тэр өсгөнүүдээ маш сайн цуглуулад яг үгийг нь бүтээж чадах юм бол бэлэг авна. Яг тийм байдаг. Тийм болсон байлиг шинжлэгдээд. Өмнө нь болохоор зүгээр явж л байвал ямар ч хамаагүй байсан байхгүй юу? Унахгүй явж л байвал ямар ч хамаагүй. Зүгээр л хагарсан тэгээд ямар ч нэг юм хий гэдэг тийм хүн байсан байхгүй юу? Тэгээд одоо болохоор энэ хүүхдүүд англи хэлийг сургуулахын тулд нэг өсөхтэй болцсон юм шиг байлээ. Тийм болохоор би энэ өсийг нь цуглуулсан. Тэгээд маш сайн цуглуулж чадсан. Тийм болохоор бэлэг авсан би. Би одоо ингээд өмнө ингээд зоосон одоо шунаад ингээд тэрхээ зоосон шунаад ингээд зоос авах гээд ясан боловч тэрүүд би унтсан. Тийм болохоор би зоосон шунахгүй байхыг хичээсэн. За тэгээд та нар лайк, subscribe дараад өгөөрэй. Тэгээд нэг subscribe нэгдэх болно би онцгой бичлэг хийнэ баяртай.